За цогт шүүгчийг бас танихгүй ч гэсэн ер нь бас хэвлэл мэдээллээр шудраг үний талд байнга одоо дуу хоолойгоо өргөж ядагт бас би дэмждэг. За хоёр асуудлыг ярих гэсэн. Нэгдүгээрт би улсын хурлын дэд даргын хувьд цагаатгалын одоо комиссын даргаар ажиллаж байгаа. Энэ бол 1921-ээс 1990 он хүртэл улс төрийн хэлс хэрэгт хэлмэгдсэн хүмүүсийн одоо асуудлыг хариуцж байгаа. За энэ дээр бол хэд хэдэн удаа хууль гарсан, хуулийн нэмэлт өөрчлөлт гарсан. За ингээд энэ хүмүүсийн одоо хэрэгүүдтэй танилцахад одоо маш аимшигтай дүр зураг харагддаг л да. Яаж одоо улс төрийн хэлс хэрэг гэдэг бол ямар аюултай байдгийг хит бүр нэг тарыг барьсан. За дээрэс нь нөгөө шүүж байгаа шүүгч нь өөрөө бүр тэрэндээ бүрэн итгэчихсэн. Нийгмийн сэтгэл зүй тэр чигээрээ тэр хүмүүсийг ерөөсө гадаадын тагнуул, эсэргүү гэдгийг бүрэн дүүрэн итгэцэн тэр нийгмээр үзэн яддаг ийм сэтгхүүг бий болгож энэ хүмүүсийг одоо хэлмэгдүүлсэн байдаг. Тийм учраас одоо Монгол улсад цаашдаа энэ улс төрийн энэ хэлмэгдүүлэлт гарахгүй байх тал дээр бид одоо эргээд за манай шүүхийнхэн бүхэл одоо улсын хурлын гишүүд бид бүгд энэ дээр одоо ажиллах ёстой гэж бодож байгаа. За тэгээд тэнд үзэхэд энэ үндсэн хууль хүний эрхийг ямар бүдүүлгээр зөрчиж ийсэн, яаж одоо улс төрийн хит нэг талыг барьснаар ингэж одоо хүмүүсийг хэлмэгдүүлж ийсэн бэ гэдгийг бас зарим нь бүр гайхаад ч олдоггүй. Тэгээ ер нь шүүгчд бол бид бол цалин нэмэх хэрэгтэй гэсэн одоо манай өмнөх одоо парламентын шүүгчдийн цалин одоо нэлээд нэмсэн. А дээрэс нь энэ бас би Батбаяр даргач гэсэн хэлэхэд энэ шүүгчдийг энэ хүнлэг энэрэнгүү хүний эрхийг дээдэлдэг энэ чиглэл рүү нь бас нэлээд одоо соён гэгэрүүлэх ажлыг шүүгчдэд одоо үзүүлэхгүй бол өнөөдөр нийгэм маш одоо хүнд болж байна, хүнд хэрэгүүд гарч байна. Тийм учраас энэ дээр шүүгчд их чухал үүрэгтэй байхаа гэж одоо би үзэж байгаа. За ялангуяа одоо Монголын түүхэнд 5 эмэгтэйг одоо жирэмсэн байхад нь цаазалж исэн ийм аимшигтай түүх байдаг. Нийт одоо өнөөдрийн байдлаар 31,100 хүн шүүхээр одоо ямар ч гин буруугүй гэдэг нь ингээд тогтогдсон байж байгаа. За хоёр дахь асуудал юу вэ гэхээр энэ одоо ч гэсэн бас улс төрийн хэлмэгдүүлэлт нэлээд одоо байх шиг санагддаг. Жишээлхэд засгийн газар улсын хурлын хамтын шийдвэрийг хэрэгжүүлсэн байдаг. Гэтэл тухайн үедээ төрийн ажил алба хашиж байсан хүмүүсийг засгийн газрын шийдвэрийг биелүүлсэн гэж зарим хэсгийн шийдгээд, зарим нь засгийн газрын шийдвэрийг биелүүлээгүй гэж одоо шүүгээд байгаа. Өөрөөр хэлбэл энэ бол улс төрийн шийдвэр гэдэг, хамтын шийдвэр. Тэгэхээр өөр улсын хурл гарч ирээд, засгийн газар гарч ирээд алдаатай өмнөх засгийн газрын алдаатай бодлого шийдвэр гарсан бол энийг засаж залруулж болдог. А тэрнээс биш энэ шийдвэрийг хэрэгжүүлсэн хүмүүсийг одоо буруутгах ийм явдал бол одоо газар авч байна. Тэгэхээр энэ хариуцлага хүлээлгэх гээд байгаа нь эрх зүйн зарчмын хувьд одоо зөв үү гэдгийг би бас асуумаар байна. Өөрөөр хэлбэл шүүх нь улс төрийн бодлогыг ингээд шүүж байгаа байхгүй юу? Тийм учраас энэ дээр бол би нэг тодорхой кейс гэхээсээ илүү эрх зүйн зарчмынхаа хувьд эрх мэдэл хоорондын энэ харилцааны асуудлыг одоо хөндөж ярьж байгаа. Тэгэхээр та нар бол одоо цогт шүүгч бол судлаач хүн одоо энэ чиглэлээр захиргааны засгийн газрын асуудлаар нэлээд бас зүйлд өөрчлөлт оруулж исэн. Тэгэхээр энэ захиргааны ерөнхий бол бид нар өөрчлөлт оруулснараа засгийн газрын улс төрийн шийдвэрийг хянахгүй болсон. А гэтэл засгийн газрын улс төрийн шийдвэрийг эрүүгийн шүүх нь хянаад ах шиг. Тэгэхээр энэ чиглэлээр одоо бас хариулт авмаар байна. Энд гүшүүний асуултанд хариулъя. За ер нь бол шүүх өөрөө хариуцлагатай байх хамгийн гол асуудал бол тэр ил тод байдал юм билээ л дээ. Олон улсын хандлагаас аваад үзэхээр. Тэгэхээр манайх бол энэ чиглэлд 2011 оноос эхлээд нөгөө шүүхийн шийдвэрүүд ямар ч байсан бүгд одоо шүүхийн захим санд ордог болсон. Ер нь бол нөгөө нууц мууцаас хамаагаас бусад бүх шийдвэрүүд нь бол одоо байж байгаа. Хинч одоо ороод үзэж болох. Хоёрдугаарт 2013 оноос эхлээд нээлттэй шүүх танхим гэх танхимуудтай болсон юм. Тэгээд тэр бол уг нь бол нөгөө хурал явж байхад танхимд багтахгүй хүмүүс нь ороод суугаад хурлыг шууд үзэж болдог, эсвэл бичлэгийг нөхөж үзэж болдог ийм зорилттой танхим л да. Тэгээ яг үндэ бол ингээд нөгөө нээлттэй танхим би жишээ нь манай шүүхтэр анх хийхэд хүмүүс орж ирж мэдээлэл бас бүрэн өгөөгүй байх. Хоёрдугаарт яг тэгээд орж ирдэг хүн бас их ховор байсан. Тэгээ тэрийг бид нар ямар зорилтоор ашигласан гэхээр 10 жилийн ахлах ангийн хүүхдүүдэд хичээл орохтой шүүхээ танилцуулах, хүний эрхийг танилцуулахын систем танилцуулах зэрэгээр ингэж ашиглаж явж байсан.
Одоо зүгээр сүүлийн үеийн байдлуудаас ажиглахад ялангуяа тэр нээлттэй шүүх танхим манхимдаа болсноос хойш бол энэ айхгүй ч гэсэн айгүй хүчээр хүн бол бас бие их хичээдэг. Тэгээ олон нийтийн өмнө ил тод байх бол бас зөх хэмжээгээр л энэ бол хариуцлага болдог учраас явандаа одоо энэ гадны улсуудад энэ төрт нэвтэрж байгаа тэр шүүх хуралдааныг одоо ил тод шаардлагатай бол тэ нэг систем гаргаад ингээд шууд парламент чиг чим ингээд ил явуулдаг. Ийм юм руу орвол улам л одоо шүүх бүрэлдэхүүн хэрэг маргааны шийдэж байгаа хүмүүс өөрсдөө хичээж ингэж ажиллах энэ нь алсуураа одоо нөгөө шүүхийн хариуцлагатай байдал нөлөөлөх юм болов уу гэж ингэж бодож байгаа. За тэр хоёр дахь асуудлын хувьд бол яг хуу энэ захиргааны ерөнхий хуультай холбогдоод улс төрийн шийдвэрээс салангат актыг бол шүүх хэлцэж болох юм байна. Салгаж болохгүй улс төрийн шийдвэрийг бол шүүх шийдэж болохгүй юм байна гэдэг ийм хуулийн өөрчлөлт бол орсон. Тэгэхээр тэнд бол одоо яг улс төрийн шийдвэрээс салгаж болж байгаа акт салгаад тусдан салгаа шүүхээр шийдэх асуудал мөн үү биш үү гэдгийг л ялгахад л одоо хамгийн хууль хэрэглээний нарийн юм яваад байгаа юм. Тэгээ яг зүгээр аливаа нэг нийгэмд гарсан зөрчлийг бол үндсэн хууль, иргэн захиргаа гэдэг бүх одоо эрх зүйн салбараар одоо хөөгөөд ингээд салгаад жижиглээд ингээд шийдэх эсвэл хамгийн хүнд одоо гэж үзэж байгаа тэр эрүүгийн хуулийн юм үндсэн хуулийн зөрчлийг эхэлж байгаа байхгүйг шийдээд тэгээд хэрвээ тийм зөрчил байхгүй бол дараагийнхан салбар шийдээд явдаг байхаа гэдэг нэг ийм нэгдсэн зохицуулалт гэдэг юм уу арга зүй бас бидэнд хэрэгтэй л байгаад байна.